Өмнө нь бид нийлбэл эсэргүүцлийн тухай ойлголтыг ярьсан. Одоо энэ нийлбэл эсэргүүцлийн нэг хэлбэр болох төвийн бус сонголт шахалтын тухай тайлбар ойлголтын тухай ярья. За бид нэг шил бавъя. Иймэрхүү байрлалтай шил бавъя. За энэ шилбэн дээр координатын систем харгалзуулъя. Огтлол дээр нь. За шилд маань нэг юм бага хэлбэртэй байлаа гэж үзье. Доод зүр нь хөдөлгөөнгөө эхлэгдсэн. За координатын систем авъя. X Y гэт. За энэ шилбэний доо босоо тэнхлэг. Z тэнхлэг байна гэт координатын систем харгалзуулъя. За энэд нэг хүч үйлчлээ. F гэсэн хүч үйлчлээ. За хүчний үйлчлэлийн цэгийг бид туйл зэг гэдэг. За энэ туйл зэг хүртэлх координатуудыг X F Y F гэдэг. За тэгэхээр энэ хүчний үйлчлэлээр шахалт үүснэ, сонголт үүсэж байгаа тохиолдолд төвийн бус шахалт сонголт гэдэг ийм ойлголт байна. За энэ үед бид хүчлийг тодорхойлохын тулд хэмжээгээр эдгээр чиглэлээр эсрэг хос хоёр хүчийг энэ огтлын төв дээр үйлчлүүлье. За тэгэхээр мэдээж систем хүчний үйлчлэлээр хэмжээгээр эдгээр чиглэлээр эсрэг хос хүчийг үйлчлүүлэхэд энэ системийн шив чанар өөрчлөгдөхгүй гэдэг. За ингээд доошоо чиглэж байгаа нэг зураастай F хүчийг анхаарал үзэх юм бол энд шахалт үүснэ. За шахалтын үед сигма нэг хүчтэй гэвэл шилбэний хөндлөн огтлын талбайг А гэвэл эпиг баах нь А гэсэн хэлбэртэй ийм хүчтэй үүснэ. Шахалтын хүчтэй. За дээшид чиглэлтэй хоёр зураастай мөн доошоогоо чиглэж байгаа энэ хүчнээс бол жишүү уулзалт үүснэ. Тэгэхээр сигма 2 гэх юм бол хасах тэмдэгтээ mx ix y хасах тэмдэгтээ my ay x гэсэн хэлбэртэй хүчтэй үүснэ. За энэ тохиолдолд бид нар моментыг анхаарал үзье. X тэнхлэгтэй харьцангуй момент гэвэл F-ийг үржих нь Y F болно. Тэр энэ зай X тэнхлэгтэй энэ хүртэлх зайгаар үржүүлээд за MY гэх юм бол FX момент бол. За үүнийг анхаарал нийт системийн хувьд бид хүчний хамаарлагын зарчим буюу сигма 1 хүчтэй сигма 2 хүчлийг нэмэх юм бол ийм хэлбэртэй бичиж болж байна. Хасах тэмдэгтээ F Y F за X Y хасах тэмдэгтээ X F огтлын инерци момент байгаа тийм үү? Энэ X Y тэнхлэгтэй харьцангуй. За ийм хэлбэртэй болголоо. За энд огтлын геометрийн шин чанарын нэг ойлголт хэрэглэе. Огтлын ямар нэг тэнхлэгтэй жишээлбэл X тэнхлэгтэй харьцангуй инерци моментыг талбайд нь нугаах юм бол огтлын инерци хараадс квадрат инерци хараадсын квадрат гэдэг ойлголт байна. За мөн Y тэнхлэгтэй харьцангуй инерци моментыг талбайд нь харьцуулбал Y тэнхлэгтэй харьцангуй инерци хараадсын квадрат. За энэ томьёог тэгвэл төвийн бус сонголт шахалтын томьёо гэж энэ огтлын геометри шин чанарыг анхаарч үзээд ийм хэлбэртэй бичиж болж X F X Y нэмэх нь Y F X X тэнхлэгтэй харьцангуй инерци момент. За мөн энэ координат нь Y координат байна гэж. Y координат. За юм болголоо. Гаалтаач.
За энэ бол төвийн бус сонголт шалтгаалын нормал хүчтэй тодорхойлох томьёо. За томьёоноос анхаарал үзэх юм бол мэдээж хүчний утга тогтмол, талбай тогтмол, хүч үйлчилж байгаа цэгийн координатууд тогтмол, инерцийн моментууд тогтмол. Тэгэхээр энэ хүчтлийн томьёо энэ x, y зайнаас хамаарч байна. За тэгэхээр энэ x, y зайг тодорхойлохын тулд бид зааг тэнглэгийн байрлал тодорхойлох. X зайнаас хамаарч байгааг анхаарах юм бол зааг тэнглэгийн байрлал тодорхойлох шаардлагатай. За огтлоо нэг ийм хэлбэртэй зурч дахиад ийм байдалтай байна гэдэг. За координат систем ингэж байгаа. X Y гэдэг. За хүч энд үйлчилж ин гэвэл зааг тэнглэг тодорхой нэг байрлалд байлаа гэдэг. Зааг тэнглэг X тэнглэгийг огтлсон цэгийг A, Y тэнглэгийг огтлсон цэгийг B гэдэг A, B хэрчмийн хүртгээд A, B цэг тэмдэглэлийн энэ координат дээр. За биднийхээр бол энд хүч үйлчилж байгаа цэгийг B гэх юм бол B туйлцэг энэ дээр байгаа гэж. За энэ зураг зурдаг зорилго нь болохоор бид зааг тэнглэг дээр нормал хүчтэй тэгтээ тэнцүү байхыг анхаарч үзэх юм бол энэ томьёог тэгтээ тэнцүүлж агаад бид зааг тэнглэгийн байрлал тодорхойлох томьёо гаргаж болно. Өөрөөр хэлбэл зааг тэнглэгийн байрлал тодорхойлсноор бид нар Батөхийн тооцоо хийх боломжтой болох буюу хамгийн хүчтэй үүсэж байгаа цэгийг олох. Түүнийг ашиглаад тооцоо хийнэ гэсэн үг. За нэг ийм хэлбэртэй арчлаа. За мэдээж энэ томьёоны хувьд эпигуух нь А гэсэн хэмжээ киловатт үүсчил байгаа бол тгээс ялгаатай байх нь ойлгомжтой. Тэгэхээр бид энэ томьёог сүүлийн энэ хэсгийг X, X, Y, Y, Y ийм хэлбэртэй бичлээ. За энийг тэгтээ тэнцвүүлнэ гэж. За тэгэхээр бидний хувьд X тэнглэгийг огтлж байгаа цэгийг A, Y тэнглэгийг огтлж байгаа цэгийг B гэж тэмдэглэсэн. Тэгэхээр энэ үед жишээ нь X нь тэгтээ тэнцүү байх үед, X координат тэгтээ тэнцүү байх үед бид энэ тэгшгэлийг тэгтээ тэнцүүлэх. Нэгдээ нэмэх нь X, за Y юм байна. Y үржих нь биднийхээр бол одоо энэ B гэсэн цэг болж байна. X инерц харамссан квадрат ингээд тэгтээ тэнцэнэ гэдэг. За эндээс бид зааг тэнглэг энэ Y тэнглэгийг огтлж байгаа зэрэг координатыг олох бололцоотой буюу хас тэмдэгтээ X инерц харамссан квадратыг Y-д хувааж болчихно. За яг үүнтэй адилаар А цэгийн координатыг олох юм бол Y инерц харамссан квадратыг X-д хувааж болчихно. За ийм байдлаар зааг тэнглэгийн байрлал тодорхойлж болж байна. Энэ бол зааг тэнглэгийн байрлал, зааг тэнглэгээ. За зааг тэнглэгтэй параллелоор огтлж шүргэгч татъя. Шүргэгч татъя. Тэр энэ шүргэгч татсан цэгийг энийг D цэг гэж үзье. Энэ цэгийг K гэж үзье. За энэ үед тэгвэл хүчтлийн тархалт мэдээж зааг тэнглэгтэр тэгтээ тэнцүү. За энд суу шугам авъя. Энд бүрхийн төглөө шугам авъя. Тэгэхээр D цэг дээр хамгийн их шахалт үүсэх, нормал хүчтэй үүсэх ёстой. За эфүү зурх юм бол энэ хасах тэмдэгтэй. Энд нэмэх тэмдэгтэй. За сигма максимум tension гэдэг ингээд тэмдэглэчихье. Сигма максимум C буюу compression гэдэг тэмдэглэчихье. За тэгэхээр эндээс анхаарал үзэх юм бол жишээ нь Батөхийн нөхцөл бичих юм бол хийц дүүсэх зөвшөөрөлт хүчтэл нь хамгийн хүчтэй сэтрэхгүй байх ёстой гэв. За жишээ нь C-ийн хувьд аваад үзье. Compression гэдэг аваад үзэх юм бол эпиг байх нь А. За нэг дээр нэмэх нь
XF. За биднийхээр одоо энд D цэг дээр хамгийн их шахалт үүсэж байгаа учраас D цэгийн координат байна. Y инерт 60 градусын квадрат нэмэх нь YF YD. За ингээд хуваарьт нь X инерт 60 градусын квадрат энэ шахалтын зөвшөөрөгдөх хүчлээс илэрхгүй байх ёстой гэх. За дараагийн тохиолдолд бид сонголтын бат бүхий нөхцөл бичих юм бол F-ийг угаах нь A. За нэг дээр нэмэх нь гээд XF хүчний координат байна. За биднийхээр K цэг дээр хамгийн их шахалт үүснэ гэвэл XK координат анхаарах ёстой. Y инерт 60 градусын квадрат хуваарьт хүчтэй YF YK координат. За X инерт 60 градусын. За энэ бол сонголтын зөвшөөрөгдөх хүчлээс шийдэхгүй байх ёстой гэх. За ингээд төвийн бус сонголт шахалтын үеийн хүчтэл тодорхойлохдоо ийм байдлаар тодорхойлно. За ялангуяа барилгын хийцийн хувьд багныг батхийн тооцоо ихтэй нэгэн төрлийн биш материалаар хийж болох юм. Тэгвэл сонголт шахалтанд жишээ төвийн бетон хийцвэл шахалт нь сайн ажиллана. Сонголт нь муу ажилладаг. Тэрийг анхаарал батхийн нөхцөл ийм байдалтай байж байна.